эрүүл мэндийн салбар бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтээр одоо санхүүж цалин орлогоо цалин гамбал тавьдаг байгаа. Үүнтэй холбоотой одоо өмнөх 25 оны үр дүнгийн урамшууллыг одоо аваагүй эмнэлгүүд байна гэдэг ингээ гомдол гаргаж байна. Хөдөө орон нутгаас маш олон гомдол гарч байна. За бид бол одоо нотлохоо баримтанд одоо суурилж энэ асуудлаа ярих учраас 1-р сарын цалингаа бүх эмнэлгүүд одоо улсын хэмжээнд аваад тухайн эмчдэр, тухайн сувилагчдэр, тухайн манай слесэрдэр ямар байгаа вэ гэдэг асуудлыг бол одоо маш тодорхой нотлох баримттайгаар төр засагт хөрвүүлэх гэж байна. За хоёр дахь одоо үүсэж байгаа асуудал юу гэхээр энэ цалингийн нэмэгдэлтэй холбогдуулаад нөгөө 9% цомгтголын асуудлыг бол одоо энэнийг далимдуулж хийгээд гисэн. Тэгэхээр яаж яах вэ гэхээр одоо хөдөөгийн сум дээр байгаа нэг 20-одхон хүнтэй ажилдаг сумын эрүүл мэндийн төвийн цомгтголыг хийхлээр одоо нөгөө хэвийн үйл ажиллагааг хангадаг одоо үйлчлэгчийг халж байна. Тэр жолоочийг халах дээрээ тулж байна. Тэгэхээр эмнэлгийн тэр одоо цэвэрлэгийн үйлчлэгээ байхгүйгээс одоо нөгөө ариутгал цэвэрлэгээ байхгүй бол халдвар хамгааллын дэглэм нь алдагдаад эхэлнэ үстэй. Гэх мэтчлэнгийн. Тэгээд ерөөсө бүх эмнэлгүүд дээр бол энэ 9% цомгтголыг хийгээд тэгээд нэг хэсэг хүмүүсийг бид нэр цомгтгоод өөрсдөө одоо нэмэгдсэн цалин авна гэдэг бол энэ утгагүй байна. Тийм учраас засгийн газар одоо тэр тогтоолоо даруй хүчингүй болгож одоо бүх нэмэгдэл хөлсийг нэмэгдсэн одоо 30% нэмэгдсэн үндсэн цалингаас тооцохыг шаардж байгаа. Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй бол эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд нэгэнд үүсгэсэн байгаа одоо тэмцэл хөдөлгөөн буюу ажил хаялтаа шууд эхлүүлэе гэдэг санал шаардлагыг бол маш ихээр тавьж байгаа учраас одоо манай энэ хийж байгаа мэдээллийг төр засаг эрүүл мэндийн яамныхаа анхаарч үзээд одоо салбарынхаа үйлдвэрчний хэвлэлийн холбоотой хамтарч төр засагт одоо хөрвүүлж энэ өмнөх тогтоолыг хүчингүй болгож нийт одоо 30% нэмэгдсэн үндсэн цалингаас бусад нэмэгдэл хөлсийг олохыг бол одоо аль биесээр шаардж байна.